Тийм ээ, товчхондоо бол 5 дугаар сарын дунд үе гэхэд ормон зүйн хоолойн тээврийн урсгал хэвийн түвшин шилжинэ гэж харагдаж байсан. Учир нь бям гарагийн өглөө хөдөлгөөн огцом нэмэгдсэн. Өмнөх баасан гарагт Ираны тал тус хоолойг нээлттэй гэж мэдгдсэн. Гэхдээ тэр удалгүй хоолойн урсгал дахин буурч сүүлийн хэд өдөр бараг татарсан дүр зурагтай байлаа. Одоогоор урсгал хэвийн үеийг харьцуулахад 5% төвшөнд байгаа дайн ихснээс хойших 10% дунджаас ч бага үзүүлэлт. Өдөр өдрөөр нөхцөл байдал өөрчлөгдөж гол мэдээний сэдвүүд ч тогтворгүй байж дүгнэлт ихэд хэцүү үе тохиож байна. Зах зээл нэг талаараа хүчтэй хариулт үзүүлж буй бол зарим тохиолдолд энэ асуудалд одоохондоо оролцохгүй хүлээе гэсэн байр суурьтай байх шиг. Та хэрхэн дүгнэлт гаргаж байна вэ? Энэ нөхцөл байдал илүү удаа үргэлжилнэ гэдэгт яагаад итгэлтэй байна вэ? Тийм ээ, ийм нөхцөлд геополитикийн хүчин зүйл талаасаа ч тэр логистик болон тээвэрлэх хүчин зүйлс талаараа ч маш их тодорхойгүй байдалтай. Ийм тохиолдолд бид хөрөнгө оруулагчдаа хүн цэн яг юу байх вэ гэдгийг бодитоор хянах шуурхан үнэлэх, дараа нь нийлүүлэлт болон эргэлтийн олон төрлийн хувилбаруудыг зураглаж гаргахад төлөрдөг. Геополитикийн тодорхой таамаглалуудыг авч шилжиж, түүнийг үнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаас нь тооцоолж, хөрөнгө оруулагчдад ялгаатай хувилбаруудын талаар урьдчилсан мэдээлэл авахд нь тусалдаг. Одоогоор бид геополитикийн орчинд үйл явдлыг ямар хувилбараар өрнөх вэ гэдэгт бус, харин түүхийн эдийн үнийн дээд доод төсөөлөл дээр илүү итгэлтэй байна. Гэхдээ тодорхой нэг таамаглал байгаа үстэй. Өнгөрөх амралтын өдрүүдэд ямар нэг хэлэлцээ болоогүй. Та бүхэн хамгийн сүүлд Иран ормосын хоолойг нээг санал тавьж, цөмийн болон ураны асуудлыг түр хойш тавьж магадгүй гэж байсан. Ураны асуудал төвлөрч байсан. Яг тийм ээ. Хилцэн энэ тухай ярьж байгаа шүү. Ураны асуудлыг төр хойш тавья гэдэг утгаар биш шүү. Тийм ээ, яриа хэлцээрийн тухайд. Гэхдээ юунд итгэхээ яаж тодорхойлох вэ? Олон хүн за яах вэ? Эцэст нь бүх зүйл болоод өнгөрнө. Нэг л өдөр гинт бүх зүйл хэвэн болно гэсэн хандлагатай байна. Гэтэл бүх зүйл хэвэн болоход хугацаа шаардна шүү дээ. Тийм ээ, ялангуяа олборлолт талаасаа бидний тооцоолоор Персийн болонгийн олборлолт 12 дугаар сар гэхэд шаардлагатай нийлүүлэлтэд дөнгөж 90% сэргээж чадна гэж харж байна. Өөрөөр хэлбэл манай суур хувилбараар оны эцэс ихэд алдагдсан нийлүүлэлтийн 10% нь эргэж сэрэхгүй. Нилээд том дүн байна. Ярангуй тийм. Бидний тооцоосноор дэлхийн хэмжээнд энэ оны эцэс ихэд Персийн бүс нутгийн газар үндэсний үйлдвэрлэлээс ойролцоогоор 2 тэрбум баррел алдагдана. Илүү ойлгомжтой хэлбэл энэ нь дэлхийн нийт газар үндэсний нөөцийн 20% тэнцэх хэмжээ. За тэгэхээр үр дүнд нь эрэлт буурах асуудал ажиглагдаж эхлэн гэж хэлж болох уу? Өнгөрсөн 7 хоногт би ажлын харамтрагчтайгаа ярилцсан юм. Тэр энэ 100 Ohio мужийн Cincinnati хотод болох теннисийн тэмцээний үзэхээр нислэгийн тийд захиалгаар төлөвлөж байсан. Бүх зүйл сайхан сонсогдож байсан ч тасалбар зардлыг хараад тэр бодлоо өөрчилснөө хэлсэн. Cincinnati руу нисэхэд ойролцоогоор $600 болохоор байсан гин. Тэгээд тэр явхаа болсон. Би түүний яриа сонсоод эн чинь л эрчим хүчний өндөр өртгөөс үүдэлтэй эрэлтийн бууралт юм байна гэж бодсон л доо. Одоогийн байдлаар үнийн нийт өртгийг та хэрхэн тооцож байгаа вэ? Тийм ээ, нийлүүлэлтийн шок удаан үргэлжлэх тусам зах зээлийн дахин тэнцвэр олох механизм өөрчлөгдөнө. Эхэндээ тэнцвэржих явц нөөц буурах байдлаар явагддаг. Мэдээж хязгааргүй үргэлжлэх боломжгүй. Ингэснээр аажмаар өндөр үнийн улмаас эрэлт буурах замаар тэнцвэржих хандлага үүсдэг. Бид яг одоо нисхийн салбарын шатхууны зах зээл нэлээд хүчтэй эрэлтийн бууралт ажиглаж байна. Нефт, химийн түүхийн эдийн зах зээлд ялангуяа Азид энэ үзэгдэл илүү тод байна. Хэрвээ нөхцөл байдал удаан үргэлжилбэл зах зээл тэнцвэрээ сэргийхийн тулд нефтийн үнээс илүүтэй эцсийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр зохицуулах шаардлагатай болж магадгүй гэж харж байна. Учир нь эцсийн бүтээгдэхүүний үнэлэх хэрэглэгчид болон бизнесүүдийн бодитоор төлдөг зардал байдаг. Бидний таамаглалаар брэнд газар үндэсний үн 4-р улирал гэхэд нэг баррел нь $90 болно. Энэ нь дайн эхлэхээс өмнөх бидний төсөөллөөс бараг $30 өндөрдөн. Харин хэрвээ эрэлтийн тодорхой хэмжээний бууралтыг тооцоогүй бол үн $100 орчимд хүрэх боломжтой. Одоогоор бид дэлхийн газар үндэсний эрэлт бараг өсөлтгүй зогсонх байдалд орно гэж харж байна. Харин оны эхэнд бид өдөрт 1 сая баррелаас дээш нэлээд доктортой эрэлт өснө гэж харж байна. Асуудлыг илүү өргөн хүрээнд нь авч үзье. Европ болон Азад Америк нэгдсэн улсын зах зээл өөр байдлаар нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ эцэст нь бүгдд нь дамжин нөлөөлөх болно. Тэгэхээр энэ нөхцөл байдал цаашлаа дэлхийн эдийн засгийн уналт болж хувирах магадлалтай юу? Бидний төсөөлсөн үндсэн хувилбар биш л дээ. Гэхдээ бидний тооцоосон хамгийн хүнд сөрөг нөхцөл байдлын хувилбарт Персийн болонгийн экспортын урсгал хэвийн болох үйл явц 1 сараар дахин саадах. Газар үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал тодорхой хэмжээний хохирол учрах. Жишээлбэл дэд бүтцийн гэмтэл эсвэл ормон зүйн хоолойн урсгалыг 70-аас дээш хувь нэгдэггүй байх нөхцөл зэргийг багтааж тооцсон. Ийм хувилбарт бид брэнд газар үндэсний үн 4-р улирал гэхэд нэг баррел нь $120 хүрч магадгүй гэж харж байна. Эцсийн бүтээгдэхүүний үнч мөн мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх магадaltaй. Ийм нөхцөлд олон улсын
эдийн засгууд хямралд орох магадлал нэмэгдэнэ. Ялангуяа илүү эмзэг байр суурьтай орнууд тухайлбал Азийн хөгжиж буй зах зээл, Африк, фронтир эдийн засгууд, мөн зарим нь Европын орнууд хүртэл эрсдэлд өртөх боломжтой гэж харж байна. Пакистанаас жишээ татаад харахад Пакистан энэ дайныг зогсоох сонирхолтой байгаа нь зөвхөн үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн шалтгаанаас гадна дипломат талаас ч тодорхой ашиг сонирхолтой байгааг харж болно. Европ ямар улсуудад хамгийн ихээр нөлөөлж магадгүй гэж та бодож байна вэ? Тиймээ Европын хувьд Норвеги болон Их Британиг эс тооцвол бусад бүх улс үндсэндээ газрын тос байгалийн хийн цэвэр импортлогч. Байгалийн хийн талаас авч үзвэл хамгийн эмзэг нь Итали. Харин Испани зэрэг орноо цахилгаан эрчим хүчний дэд бүтцтэй нарны эрчим хүч болон бусад сэргээгдэх хүйсрээ эзлэх хувийг нэмэгдүүлэх тал дээр ахиц гаргасан. Гэсэн ч ерхий зураглаараа Европ нэлээд эмзэг хэвээрээ байна. Энд Америкийн нэгдсэн улсад нөхцөл байдал ямар байна? Учир нь бид ормосын хоолоогоор дамжин ирдэг газрын тосноос бусад орнууд шиг өндөр хэмжээгээр хамааралтай биш ч гэсэн одоогоор WTI төрлийн газрын тосны үн нэг баррел нь $96 даваад байна. Шатхуун саваад үргэсэн хүн бүр үнийн өөрчлөлтийг мэдэрч байгаа. Ялангуяа дизель түлшний өндөр байгаа нь зөвхөн тээвэрлэлтэд бус бидний худалдан авч буй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөгт хүртэл шууд нөлөөлж байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад мэдэгдэж буй энэ нөлөө хэр удаан үргэлжлэх вэ? Тийм ээ, эхэндээ боловсруулсан бүтээгдэхүүн болон түүхийн нефтийн үнийн огцон өсөлт үндсэндээ Суэцийн сувгийн зүүн хэсэг буюу зүүн бүсэд төлөрсөн гэж харсан. Харин ойрхон оронд болон Азид хомсдол өсөж үн маш өндөр түвшинд хүрэх үе зах зээлийн механизм ажилладаг. Тухайлбал дизель, бензин мөн түүхийн нефтийг Америкаас зүүн тийш экспортлох урсгал нэмэгдэнэ. Үр дүнд нь сүүлийн хэдэн 7 хоногт Америкийн боловсруулсан бүтээгдэхүүний нөөц нэлээд хурдан буурсан. Үнэн дээр Америк нэгдсэн улс одоогоор түүхийн нефт болон боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хүчин чадлынхаа дээд хязгаарт ойртсон. Өнөөдөр хоолой дамжуулах хүчин чадал болоод бомбын хүчин чадлын хязгаарлалт сорилт олж байна. Тэгэхээр Америкийн экспорт нэмэгдэх тусам дэлхийн бусад бүс нутагт тодорхой хэмжээнд тайвшрах боломж олгож байгаа. Нөгөө талаас зах зээл хоорондын үнийн зөрүүг багасгаж байна. Байгалийн хийгээс ялгаатай нь газрын тос илүү олон улсын зах зээл тооцогддог. Харин нөгөө талдаа фронтир эдийн засгуудын эдийн засаг буурахад нөлөөж ирвэл дэлхийн эдийн засаг таагүй мэдээ байж болно гэж ойлгож байна.